Буддийн сургаалт үлгэрүүд орчлонгийн хүрд Бурхан багш Магдын орон заларч шав нартаа ном номлон суух тэр цагт ийм нэгэн явдал болжээ. Тэр үед Шарибу Монголжибу хоёр хичээл шамдлыг гаргасаар эрдэм жадал хэр төвлгаанаа өдрөөс өдөрт нэмэгдүүлсээр суув. Тэр бүрийдээ хос манлай хоёр шав там бэртийн оронд ахин дахин зорчиж Бурхан багшийн сургаал айлдварыг нүдээр илт үзээд иргэн ирэх ажээ. Ийхүү буцаж ирмэгцээ муу заяаны зовлон нь ямар мэт болох тухай олон ардын чуулган дээр сайдар дэлгэрэнгүй номлодог болов. Нэгэн өдөр Бурхан багш Анандыг дуудаад "Ананда, энэ хорвоод мөх зүйл нэгэхэн ч үгүй. Түүн лүгээ адил Шарибу Монголжибу хоёр нь хизээд үл мөнхрөх хийгээд энэ хоёроос хойш хожим нь муу заяаны зовлонг нүдээр үзэж өгөх хүмүүн үгүй болмоё. Тиймээс хустай цэцэрлэгийн үүдний сүмд орчлонгийн хүрдийг зуруусгавай" хэмээн зарлиг болгов. Ананд Бурхан багшийн зарлигийг сонсоод хэсэг бодол хийснийц Бурхан багш минь ээ. Үнэхээр сайхан хэрэг болоо. Харин орчлонгийн бүх зүйлсийн харилцан шүтэлцээ, үүлийн үр жаргал, зовлон, түүний учир шалтгаан хийгээд хэрхэн 6 зүйл амьтан нь орчлонд орчин амьдардаг болох Орвогийн энэхүү агуу зам ёсыг хэрхэн нэгэн зурганд багтаан дүрслэх мэрэгэн аргыг айлдан соёрох нь хэмээсэнд Бурхан багш мишээгээд тийм болвоос би үгүүлье. Сайтар тогтоон сонсохдун нэгэн хүрд зур. Түүний голд бүх зовлонгийн шалтгаан болсон мунхаг сэтгэл, түүнээс улбаатай шунал уурын сэтгэлүүдийг зур. Түүний гадуур цагираг татаж 2 хуваагаад хар ба цагаан өнгөөр нүгэл ба буйны үйл түүнээс гарах үлийн үрийг зур. Мөн түүний гадуур дахин цагираг татаж 6 хэсэгт хуваагаад 6 зүйл амьтныг тус оноод зур. Түүнийхээ гадуур дахин цагираг татаж 12 хэсэгт хуваагаад 12 шүтэн барилдлыг зур. Энэхүү орчлонгийн хүрдээ үхлийн эзний савар татгуул. Үхлийн эзний дээд хэсэгт зүүн буланд нь тэргэл сарыг дүрслээд баруун буланд нь сарны зүг заасан Бурханыг дүрслэн зур хэмээн Бурханы айлдварыг Ананд туйлын бишрэлтэйгээр сонсгож алгаа хамтдган сөгдөн мөргөөд мунхаг, уур, шуунал, буян ба нүгэл хийгээд түүнээс гарах үр зэргийг хэрхэн ойлгомжтой зурх болоо хэмэв. Ингэт нь Бурхан багш Ананда мунхгийг гахаагаар, шунлыг дахиагаар, уурыг могоогоор төлөөлүүлэн зур. Мөн түүнчлэн мунхаас шунал, уур хоёр төрдөг болохыг хэрхэн дүрслэх болоо хэмээвээс бахаан амнаас могоо дахиа 2 гарч буйгаар дүрслэн үзүүл. Энэ нь мунхаг сэтгэлээс шунал, уур төрдөг болохыг үзүүлж буй хэрэг. Харин хар өнгийн хэсэгт нүглийн үйлээр тамийн ирлэгтэй учирдаг болохыг, цагаан өнгийн хэсэгт буйны үйлээр Бурхантай уулзрах болохыг уурах хийгээд багшаар төлөөлөн үзүүлснээр үүлийн үрийг харуулж буй болоо хэмээсэнд Ананд багшаа үхлийн эзний савраас мултарч орчлонгийн хүртнээс ангижрахын тухайдад Бурханы заасан сургаал зам мөрөөс замнасаар сэтгэлийн хэр бүхнээ арилгаж тэргэс сарлуугаа адил болон хийгэрх болохыг тэргэс сар болоод түүний зүг заасан Бурханаар төлөөлөн үзүүлсэн буюу хэмээсэнд Бурхан багш Ананда тийм болоо хэмэв. Ингээд Ананд хотын хамгийн сайн урчуудыг уурин ирүүлж орчлонгийн хүртний зургийг үзэмжтэй сайхан бүтээлгэж хулстай цэцэрлэгийн үүдний сүмд хадсан бөгөөд Бурхан багшийн зарилгаар тайлбарлагч гинэнгүүдийг томилон ард олонд зөв зам мөрийн тухай сургаал айлдварыг хүргэж байжээ. Тэр цагаас хойш шийдүүд үүдэндээ орчлонгийн хүртний зургийг байрлуулах заншил тогтсон түүх энэ ажээ.